За сайн байцгаана хүүхдүүд. Өмнөх хичээлээр бид нар холбоо гişгийн дүрмийн талаар ярилцсан байгаа. За яагаад тэр холбоо гişгийн дүрмийг тайлбарлаад байгаа юм бэ гэхээр өмнөх 2020 оны тестийн агуулгадаар анализ хийгээд Монгол бичгийн даалгаврууд дээр хамгийн их алдсан даалгавар юу байна гэдгийг бас тоонд нь холбоо гişгийн дүрм орсон байсан. За тэгээд тайлбарсан байгаа. Энийхээ түрүүчийн хичээлийг багш нь бас нэг линк болгож оруулах юм хийгээл байна. Тэгээд үзээгүй хүүхдүүд нь өмнөх хичээлээ үзээд тэр эсэлтийн ерхий шалгалтын тестнүүдээр ажилласныг хараад за тэгээд өнөөдрийнхөө хичээлд ингээ холбоод ойлгуул илүү их баттгаж ойлгож авах хэрэгтэй баха. За бид нар өмнө нь энэ холбоо гişгийн дүрмийг багш нь ярьж исэн. За ингээ 12 дугаар ангид одоо би энэ дүрмийг нэг сайн тайлбарлаад тэгээд энэ нөгөө үүлийн бүтээгрүүдийг одоо ярьж байгаа дахиж энийг тайлбарлаж ярихгүй шүү гэдгийг сайн ойлгоод аваарай хүүхдүүдээ. За бид нар түрүүчийн хичээлийн гэрийн даалгавар дээр би ийм даалгавар өгсөн тийм ээ. Үйл үндсүүдэд цээжлэл үгийн баялагаа нэмэгдүүлээрэй. Үүлийн бүтээгрүүдийг ялгаж бичээрэй. Тэр дотроо хэв байдал, холбох төгсгөл нөхцлүүдээ ахин сайн сэргийж хараарай гэж хэлсэн. За мөн үндэс гүрээс нэг үг сонгож аваад за тэг их шиг авж байгаа буюу холбоо гişгийн дүрмээр бичиж байгаа, мөн шууд залган бичиж байгаа бүтээгрүүдээр ингээд хулгаж бичээрэй гэдэг ийм даалгавар өгсөн байна. За энийг бодвол та нар хийж байгаа байх гэж бодож байна. Ер нь өгсөн даалгавруудыг маш сайн хийх хэрэгтэй. Даалгавар хийж иж түрүүчийн мэдлэг бас тогтно гэдгийг хүүхдүүд сайн ойлгоорой. За би та нарыг даалгавар хийсэн байх гэж үзээ. Энэ үндсүүдийг чэйжээр бичих даалгавар өгч байна. За та нар дэвтэр дээрээ эдгээр үйл үгнүүдийг үндсний бичгээрээ хэрхэн яаж бичдэг вэ гэдгээ одоо өөрийгөө шалгаад бичээрэй хүүхдүүдээ. За ав хөв жив гэдэг өөрөөр хэлбэл ав хөв жив гэж бичдэг тийм ээ. Бэгэр төгссөн 3 үйл үг байдаг. Инээр төгссөн 4 үйл үг байдаг гэдэг эхний хэсэгт өгсөн байна. Сун тун чин хан гэдэг. За бусад дэс илээр төгссөн мөн гээгээр төгссөн үйл үгнүүдийг өгсөн байна. За дэвтэр дээр чи шууд монгол бичгээр бичиж шүү. За өөрийгөө шалгаарай гэсэн. Ав энэ бол авч өгөхийн ав шүү дээ. Хөв усан дээр хөөх гэдгийн хөв, жив мөн усан живэх тийм ээ. За сун. Сун гэдэг маань өөрөө нөгөө сунаж татах, сунгах гэдэг үйл үгийг язгуур явж байгаа шүү дээ. Тун савны оролт тунарч юм үлддэг тий тэр чинрэх гэдгийн чин тийм ээ. Нүүр ингээ халуун оргоо чинэрдэг тий хүүтэнд гадаа явчих тэрний чинрэх гэдэг. За хан сэтгэл ханахын хан гэж ойлгож болно. Дада, удирд, үүр, хоцор, дас. За энэ дасан зохицох, сэтгэлээ дасгах гэсэн дас тийм ээ. Задал, сал, судал, туул. За энэ нь одоо юмыг үзэж юмыг туулах одоо говь туулах гэвэл тийм ээ. Газар туулах гэвэл туул гэсэн. За өг гэсэн үг. За ингээд өөрийгөө сорж гинэ. Тэгэхээр эдгээр үгнүүд маань бүгдөө гэвл хичээр төгсөн гэдгийг сайн ойлгоорой. Ардаа гიშггүй буюу дэвсгэрлэж төгсөн шүү. Энэ үйл үндсүүдийг чи заавал яах нь чэйжсэн үгнүүд чинь байх хэрэгтэй юм аа гэдгийг багш нь шалгаад байгаа. За бүгдөө эдгээр үгнүүдэд харъя. За ав. За одоо өөрийнхөө бичсэнтэй багшийнхаа бичсэнийг тулгаарай. Хөв. За жив. Ав хөв жив гэсэн үг тийм ээ. За дараа нь сун. Дэвсгэрлэнэ гэсэн учраас гарч байгаа тун. Чин. Хан. За энэ дөрвөн үг бол инээр төгссөн 4 үйл үг байдаг гэдэг нь энэ дөрвийг л хэлээд байгаа шүү дээ. За дараагийнх нь дад гэсэн үг байна. Дад дэвсгэр дээгэр төгсөж байна. За удирд дүүрид гэж ингэж бичсэн тийм ээ. Үүр. За үүр гэдэг нь дүүгээ үүрэх те юм нуруундаа үүрэх гэдэг утгын үүр шүү дээ. За хоцор. За өөрийнхөө багшийнхаа бичсэнийг харьцуулаад хараа хоцсуур гэж бичсэн. За дас. Нэр дасгал гэж бичгээд язгуурын дас гэж авдаг.
За задал. Сал. Судал, судуул гэж үчдэг тийм ээ. За дараа нь туул. Дуул сонсохын дуулыг ч гэсэн бас яг ингэж үчдэг шүү дээ. За үг. За эдгээр үгнүүдийг та нар дэвтэрдээ зөв бичсэн үгүүгээ багшийнхаа бичсэнтэй тулгаад дэвсгэрлээ зөв бичиж чадчихгүй гэдгээ шалгаж үзээрэй. За нийтдээ 17 үг байна тийм ээ. Чи 17 үгнээс хэдийг нь зөв бичиж вэ гэдгийг бас яах нь гаргаад өөртөө бас эргээд авсан оноогоо авах оноондоо хуваагаад энд бас хувь дүн гаргаж болно. Ичнээ хувьтай. Би 17 үг багшлууд шалгуулахад хэдийг нь зөв бичсэн байна вэ гэдгийг бас харж болох юм аа. За бүгдөө дараагийнхаа слайдыг харъя. За багш нь өмнөх хичээл дээрээ хувилгах одоо буюу нөгөө гиз авдаг буюу холбох шиг дүрмээ тайлбарлаад ирээд байгаа. Энийг бас дахин давтъя. За навдар сал гэдэг бол навдар сал буюу г гэдэг байгаа тийм ээ. Тэр г нь болохоор үг үг хоёр үгийг л ярьсан шүү дээ. За эдгээрээр төгссөн үйл үгэн дээр за яга молор шисхи гэдэг байгаа тийм ээ. Тэрнийг нь яга молор схишгүй гэдэг энд ингэж дараалт өгсөн байна. Нөгөө шишгүй гэдгийг энд байрыг ингэж солисон ба шүү. За эдгээрээр эхэлсэн одоо хараарай та нар энэ толгоонуудыг хараарай. Эдгээрээр эхэлсэн нөхцлүүдийг заалгахдаа бид нар яагаад байгаа вэ? Нөгөө холбох шиг буюу гидчээрэлнэ гэдэг дүрм чинь энд яригдаад байгаа шүү дээ. Тэгээ бид нар тестнүүд ажиллаад энэ дээр олсон байгаа. За дараагаар нь энэ дээр за нөгөө навдар салгээгээр төгссөн үйл үгийнхаа араас бүгдөө энийг нөгөө жиж бас хот буюу эдгээр ж ч б с т х т-гэр эхэлсэн. Энэ дээр хэвийн гаагийг харж байгаарай. Энэ хэвийн гааг. За энийг одоо явцын донд тайлбарлаж өгнө. За эдгээрээр эхэлсэн толгойтой бүтээвэр залгаж байгаа тохиолдолд бол шууд залгах шүү гэдэг дүрм яваад байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээдлэлт нь энэ бичсийг та нар өөрсдөө сайн уншаарай. Энэ дүрмийг. За эдгээрийг эс уйлгагч үсэг гинэ гэдэг нь энэ эс уйлгагч буюу хувилгадаггүй гэдэг нь энэ залгаж байгаа толгойтой юм ийг л яриад байгаа. Нөгөө хувилгагч гэдэг нь эднэрийг хэлээд байгаа. Өөрөөр хэлбэл яга молор эсхийшгүй гэдгийг чинь хэлээд байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой. Энийг зөндөө тайлбарлаж өгж байгаа. Одоо энэний тухай бүгдээр ахиж ярихгүйгээр л энэ дээр маш сайн ойлгож авмаар. За дараа нь бүгдөө энэ слайдны хамгийн доор байгаа дэс дэвсгэр үсгийн дараа үйлдүүлэх хэвийн буюу бусдаар үйлдүүлэх хэвийн гагээ дагварыг залгахдаа дагвар буюу энэ чинь үндэс үсгэх дагвар гэж байгаа. За бид нар бол нөхцөл гэж ойлгоод байгаа шүү дээ. За энэ нөхцөлийг залгахдаа хаа хэ болно. Жишээлх юм бол гэдэг энд өгсөн байна. За одоо тэр гэрээлэр өгснээр хараарай. Жишээлх юм бол батад гэдэг үг байна. Батад гэдэг нь юмыг баттгахын батад шүү. Тийм ээ. За энэ дэвсгэр дэгээр төгсөн үгийн араас баттаг гэж орж ирнэ. Га. Хэвийн га биш үү? Энийг залгаж бичихтэй хэрхэн яаж бичих вэ гэхээр батууд дэвсгэр дээр чинь ингэж орж ирээд энийг хаагаар бичдэг шүү гэсэн юм хэлээд байна. Тэр өөрөөр хэлбэл энэ дүрмийг харж байгаа. Д буюу эс үсгийн дараа нөгөө бусдаар үйлдвэрлэх хэвийн га гийг залгахдаа хаа хэ гэж халиглаарай гэдгийг л хэлээд байгаа. За тэгвэл ХГ2 дээр энийг хээч гэж хүүхэд уншина, бас гээч гэж уншдаг учраас энэ дээр бол ерөөсөө ямар нэгэн туслаар ялгах ялгамж бол байхгүй байгаа тийм ээ. Гэхдээ бусдаар үйлдвэрлэх хэвийн Г гэдэг нөхцөлийг залгахдаа Х гэж халиглана гэдгийг ойлгож байгаа. Ганцхан одоо юу дүрсээр ялгах зүйл дээр болоод ирэхээр энэ га маань өөрөө яаж юм бэ? Хаа болоод байгаа шүү гэдгийг сайн ойлгох гэсэн. За тэгвэл гагийн толгой өөрөө яага молорг яага гэж гаад байж байгаа юм чи яагаад гэж завхгүй байгаа юм бэ? Тэгэхээр энэ хэвийн гаагийг бол тухайн үйл үндсийнхаараа шууд залгадаг. Тийм учраас энэ дээр харж байгаач нөгөө шууд залгадаг юм байж байгаа шүү гэдгийг сайн ойлгоорой. Өөрөөр хэлбэл дүрмийнхаа дагуу биш зөрчиж орж байна гэсэн тийм ээ. За бэлтгэх гэдэг үгийг харж байна тийм ээ. Бэлэд. За дэвсгэр дээгэр ингээд төгсгөө бичиж. Энийн араас бид нар бэлтэг хичээлдээ бэлтэг ингэж бичих юм бол бид нар энийг галаглахдаа бэлэд хэ гэж уншина гэдэг. Тэгэхээр энэ бол бэлэд г гэд уншсан ч х гэд уншсан ч адилхан энэ га хаагаар ялгах юм бол байхгүй байгаа үстэй тийм ээ. Энэ хоёр адилхан гэсэн. За жишээлх юм бол дас гэдэг үг байна тийм. Түрүүн бид нар бичсэн. Дас гэдэг үгэн дээр
хэвийн гааг залгахдаа бид нар юу гэж бичдэг юм гэхээр дас хаа гэж бичдэг. Ингээд бичиж. За тэгвэл дасгал гэж бичээд энэ дээр ил залгах юм бол бидний язгуурандаас хэвийн гаа залгаж байгаа. Тэгээд ил залгаа дасгал гэдэг нэр өгсөн байна шүү. Тэгэхээр энэ гурав тэр язгуур нь энэ гааг хаагаар бичээд ил гэсэн нэр өгтөл дагавар залгаа дасгал гэдэг бүтээж байна. Тэгэхээр энэ ДС-ийн ард орсон гааг хаагаар байлгана. ХГ үед адил бүтцтэй адилхан хэлбэртэй учраас энэ нэр бол гааг баг. Гааг хаагаар байлгадаг шүү гэдэг. Энийг маш сайн ойлгоорой. За энийг ойлгосноор юу хийх вэ? Бүгдөө зөв унших юм. Тийм ээ, зөв уншина. Тэгээ нэг хөрвүүлэх даалгавар хэлвчгийн шалгалтын дээр ороод ирлээ гэж бодоход энийг бас гааг хийгээ зөв ялгаж унших юм аа л гэсэн. За дараагаар нь бүгдөө өг гэдэг үгийг ойлгосныг хараад А, Б гэсэн хоёр хэсэгт өг гэсэн үгийг ойлгосон. За өг гэсэн хоёр үг байдгаа гэж багш хэлж өгчээсэн тийм. Г-гээр төгссөн. Ерөөс ийм үг, хоёрхан ийм үг байна. Нэг нь үг, нөгөөх нь үг. Үг гэдэг нь нөгөө бүгш нуугдах гэдэг юм тийм ээ. За ийм хоёр үг л байдаг. Энээс өөр одоо эр үгийн г-гээр төгссөн ч юм уу өөр ийм үгийн г-гээр төгссөн үйл үг ерөөсөй байхгүй байна. Байдаг. За тэгвэл одоо бүгдөө нэг холбоо гიშгийн дүрм авдаг дээрээ. За одоо өг гэдэг үгэн дээр хараарай. Эднэрийн энэ нөгөө залгсан өгөөйгээ е залгсан, өгсөнгээ син залгсан тий. Өгөгч гэж эгч залгсан тий. За өгнө гэд нэ, өгмөгц, өглөө гэж залгахад энэ бүгдөө дандаа хувилгадаг өөрөөр хэлэх юм бол хувилгах юу ах нь бүтээврүүд ах нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр эднэрийг залгахад үе гарч ирж байгаа гэдгийгсээ хараа. Тэгэхээр энэ үгэн дээр тийм ээ нөгөө ягаан молоршийн эсхийг чинь залгахад жишээлх юм бол өгөй гэж бичгийе, өгсөн гэж бичгийсэн. За өгөгч гэж бичгийн гчи. За өгнө. Тийм ээ өгнө. За өгмөгц гэдэг. Эднэрийг ингээд бичгэд яаж яах вэ? Өглөө гэдгийг лөө ингээд залгахад эдгээр бүгдөө их шиг авдаг учраас эднэрийн араас бид нөгөө холбоо шиг авдаг гэдэг дээр бүлгтэн яах вэ? Үе авч үе авч бичиж байгаа шүү гэдэг нь бас ойлгох хэрэгтэй. Эхний А дээр харж байгаа. За тэгвэл Б хэсгийг харъя үрдээ. Нөгөө өг гэдэг үгэн дээр чи одоо ямар бүтээврөө залгасан байна гэхээр за чүү өгч нэ өгөв. За өгсүгэ. За өгдөг. За өгөх. За өгтөл. Эдгээр бүтээврүүдийг залгахад хараа нөгөө жиш тусад гот буюу энд нөгөө бүтээврүүдийн толгойд гарч байгаа шууд залгадаг. Тэгэхээр шууд залгахаараа энэ өгч, өгөв, өгсүгэ гэдгийг яаж хэлсэн байгаа Б хэсгээс хамарсан. За бид нар энэ дээр бичвэрийн алдаа гаргадаг. Энэ юун дээр өг гэдэг үгийнхаа араас бүгдөө энэ г-г оруулж ирээд чэгээ залгахдаа бид нар ийш доош нь энд ямар нэгэн зүйл гаргахгүй шүү гэдгээс хараарай. Шууд хийж аваад өгөв, өгсүгэ гэдэг. Дундаа шүт юм уу ямар тэмдэг гаргачихвал тэгээ шүтчих ч юм уу тэгээ бичвэрэн дуруу олно гэсэн. За тэгэхээр энийг маш сайн анхаарах хэрэгтэй. Тэгэхээр А, Б хоёрыг сайн харьцуулж хараа. Гиз авдаг дээр үе авд юм байна. А гиз авдаггүй дээр зөвхөн шууд залгадаад биччихсэн юм байна гэдгийгээс ойлгоо. За өг бүх хоёр дээр хүү үе гарч ирнэ шүү гэдэг. Энэ бол маш чухал дүрм. За энэ дүрмтэй холбоотой асуултууд бол одоо 15-аас өмнөх оны тестүүд дээр бас тохиолдож исэн ийм тестийн асуултанд орсон. За тэгээд одоо магадгүй энэ чинь үе авч чиргэлэх үг нь аль нь вэ ч юм уу өргөс бичигдэх үг нь аль нь вэ гэдээ бас тестэнд ороод ирэхийг үүсэхгүй ийм агуулга бас нэрж байгаа байхгүй. За дараагийнх нь. За бүгдөө өнөөдөр энэ хичээл дээрээ одоо хэвийн байдлын холбох төгсөх бүх бүтээврүүдэд бүгдөө кириллтэй монгол бичигтэй харьцуулж бүгдөө сайн харъя. За багшийн дэлгэцэн дээр өгсөн үгнүүдийг та нар сайн ажиглаад хараарай. За эхний энэ бүтээврийг хараарай. Бусдаар үйлдвэрлэх хэвийн га гийг хаа хээ тийм ээ тэмдэглэдэг гэдгийн бүтээвэр дээр за А, Б гэсэн хоёр хэсэгтэй өгсөн байна. А дээр хараарай дандаа яасан байна уу? Дандаа нөгөө гиг үсгчээр төвсөн үйл язгуур ич өгсөн байна. Үйл үндэс язгуур ич. Тэгээд түүний араас хэвийн гагийг хэрхэн залгаж ütсэн байна вэ? Тэр хэвийн гагийг шууд залгаж ütснө гэж завдаггүй дүрм байгаа шүү дээ. Тэгвэл сурга тий хөөрг хөөр. За энэ бол сунга гэж шүү дээ. Сун гэдэг үгэн дээр сунга. Хөөрг, сурга, хүрэг.
гарга тий. За хөдлөг, арилга, гитлэг гэсэн үгнүүд байж. Тэгэхээр шууд залгаж бичиж байгаа гэдгийг хараарай. За тэгээд энэ дээр чи нөгөө стегэр төгссөн үгийнхаа араас болоод ирэхээр яаж юм бэ? Гаг хаавчдаг гэдэг энэ Б хэсэг дээр байж байна. Тэгээд эдгээр бас бүгдөө гэвлэгчээр төгссөн үг байна. Дас, дасга, бос, босго, өс, өсөг, цад, цадаг, тэ цатаг. За тэгээд бэлд, бэлдэг, батад, баттдаг гэсэн үг байна. За хэвийн гаг залгаж үчихдээ ийм ингэж залгаж үчиж шүү гэдгийг санахаарай. За дараа нь илт байна тий. За энэ илт гэдэг бүтээрийг сая 2020 оны тестэн дээр бид нэр яг одоо юу гэдэг юм нөгөө бод гэдэг үгэн дээр энэ илт дагаврыг залгаад тийм ээ хэрхэн зөв хэцүү хэсгийг олоорой гэдэг дээр бид нэр бас алдсан байсан шүү дээ. Тэгэхээр энэ хэвийн илтийг илдүү гэж бичдэг гэдгийг бол одоо ингэж тогтоох хэрэгтэй байна. За энэ бол дандаа ишгээр төгссөн үг байна. Байр, тэнц, зод, мөрөг, дулаа, эрэг, таар, дохио гэсэн үг. Тэгээд илт залгахаараа энэ улаанаар тэмдэглэснүүдийг та нар харж байгаа бах тийм. Энэ улаанаар тэмдэглэснийг эдгээр бүгд мөргөлт, дулаалт, эргэлт, тааралт, дохиолт, тэмцэлт гэж. За тэгвэл Б хэсэгт байгаа үгнүүд нь дандаа яс илээр төгссөн, эсээр төгссөн. Энэ үгнүүдийг харж байна. Тул, эс, аргис, өрс, бинээс өрс, эсгэр. За хөөр. За явар. За тэгэхээр үгнүүд дээр нөгөө илтийг залгахдаа гизж эргэлж тулалт, эсэлт, тэ өрсөлт, эсгэрэлт, хөөрөлт, ярилт гэсэн үг юм шүү дээ. Ярилцах гэдэг явуулалт ингээд гиз авч байгаа хүмүүс харж байгаа. За энэ бичсэн дараагийнхаа бүтээврүүд дээр харъя. За тийм бүтээвэр дээр бас игд гэж орж ирдэг. Бас ДТ гэж орж ирдэг. За энэ ДТ-гийн хэрэглээ нэг байдгүй гэдээ орхио яваад идэг гэснийг одоо та нар энэ Б хэсэг дээр хараарай бүтүүд. За эхлээд А хэсгээ харъя. Хар, харагда, тийм ээ? Сан, санагда, үз, үзэгд. За нэм, нэмэгд, бод, бодогд, байр, баригд, бич, бичигд, сонг, сонгогдч. Тэгэхээр эдгээр бүгдөө ишгээр төгсөв. Ишгээр төгснөхээр А-гээр бас яг нь уугаар игээр төгссөн үгнүүд байхаар та нар анзаарч байгаа. Ишгээр төгсөөгөөр шууд залгаж байгаа. Ямар нэгэн дүрм шаарддаг юм байхгүй тийм ээ. Тэгэхээр бид нар энийг зөв унших хэрэгтэй. Унших дадал бид нар хийж байгаа гэсэн үг шүү. За Б хэсэгт хараарай. Сонсогт. За одоо эсээр төгссөн үгээрээс гизж ирэглээд сонсог даа гэж хэлсэн байна. Тэ? За сонсдох гэж бид нар ярьдаг. Тэг залгахаар энд бол яах нь гиз дэж авахгүй шүү дээ тийм ээ. Энэ жиргэл. За энэ юу? Дийлэгд. За дийлт. Авт. За өгөгд гэж тийм ээ. Тэгэхээр үгнүүдийг хараа. За дараа нь хамтран үйлдэлцэх гэдэг. Илцгийг илцаа гэж тэмдэглэв тийм ээ. За энэ бүтээрийг хараарай. За тэгвэл бүгдөө энэ дээр А хэсгийн дандаа ишгээр төгссөн үг байна. За Б-д нь дандаа гэвлэгчээр төгссөн үг байна. За уншаа. Та, таалц тийм ээ. Хил, хилэлц. Яр, ярилц. Бай, байлц тийм ээ. Байлцах гэдэг үгийг. Ор, оролц. Хай, хайлц. Шид, шидэлц. Хи, хийлц. За хи гэдэг үгийг богинош бичдэг тийм ээ. Хи нэг шилэгтэй бичээд энэ ажил хий, юм хийж дуусгах тийм хий болдог. За Б хэсэгт байгаа үгийг ав, авалц, бэлд, бэлдэлц, сур, суралц, бол, бололц, хөтөл, хөтлөлц, өг, өгөлц. За тэгэхээр илц бүтээрийг залгахын тулд гиз завтай яаж очих вэ? Мөнгө шгэр төгсөөгөө шууд залгахтай яаж утсан бэ гэж харьцуулсан юм зүрх байна. За дараагийнх нь. За энэ жоохон бүтгэн байна. За байгалийн бүтээвэр гарч ирж байна. Бид нар сая хэвийнхэн бүтээврүүдийг сэргэн санджлаа. Одоо байгалийн бүтээвэр дээр за бүрэн сүүлдэх байдлын чих гэж үүдэг тийм ээ. Чиха, чихэ гэж үүдэг. Эргүүнд нь нэгчин, эргүүнд нь нэгчдэг. За энэ дээр хар, харцгаа, харчих шүү тий. Хил, хилчих, бич, биччих, яв, явчих, түв.
түүчих, суу, суучих. За Б хэсэгтээ ав, авчих, цад, цадчих, сур, сурчих, үс, үсчих, бэлт, бэлтчих, өг, өгчих гэж байна. За энэ бүтээгүүр бол чэдлгаатай учраас шууд залгаж байгааг харж байгаа. Гişгэр төгсгөн дээр шууд залгаж чинь, гээгвчэр төгсгөн дээрээ шууд залгаж чинь. За зна тийм ээ төр үлдэх байдал дээр. За зна знэ гэж бичдэг бид нэр хар харзан, бай байзан, байзнах хүлээх гэсэн үг тийм хүлээ хүлээзэн, суу суузан, барь барьзан, бод бодцсон гэж. За гэвчэр төгсгөн дээр шууд залгана ав авзан, бэлт бэлтцэн, за гар гарзан тийм ээ бос босцсон, тул тулцсан, өг өгцөн. За энэ зарим нөгөө одоо хэрэглэгдэх энэ баг байдаг учраас зарим нь утхан жоохон сонир байж байгаа. Ер нь бол ингэж залгана гэсэн. За дараагаар нь бүгдөө олноороо үлдэх байдал дээр цагаа цэгийг гэж үүдэг тийм олноороо үлдэх байдал дээр цагаа цэгээ. За энэ дээр бас нэг жагаа чигээ гэж бас ялгаж бичдэг юм тохиолдол биш үү? Тийм ээ. За энэ хоёр болоод ирэхээр ир үг. Энэ хоёр болохоор ийм үг. Тэгсэн мөртөө эхний хоёр нь болоод ирэхээр энэ хоёр нь болоод ирэхээр хатуу дэвсгэрээр төгссөн үг юм байна. Санаж байна. Энэ хоёр нь болоод ирэхээр зөөлөн эвлэгч буюу ихшгээр төгссөн үг байгаас дагуулдаг тийм. За тэгвэл бүгдээрээ уншия. За хар харцгаа, үз үзэцгээ, яв явцгаа, хий хийцгээ, за бай байцгаа, буу бууцгаа багуу шүү. За Б дээр ав авцгаа, бэлт бэлтцгээ, сур сурцгаа, бос босцгоо, гол олцгоо, өг өгцгөө. За та нар ууггүй сайхан дагаад сайн уншиж шүү. Багшаа уншиж байгаадаа зэрэгцээл хараад яваад байна. За дараа нь эсхий байдлын эсхий дээр яв явсхий, зогс зогсосхий, хүр бишээ. Энэ юу гэж юм? Хүр хүрсхий гэж баймаар юм. За гидий гидийсхий. За дараа нь бүхий бүхийсхий. Дад дадсхий гэж. Эсвэл датсхий ч гэж. Энэ датсхий гэж унших юм шүү. Энийг дат гэж унших юм. Ав авсхий, хоцорсхий. За боссхий, хөдөлсхий. За туулсхий, эсвэл дуусхий ч өсхий гэдэг тийм ээ. За дараагийн бүтээгүүд. За тодхон холбох бүтээгүүд гэдэг. Тодхон холбох бүтээгүүд. За тодхон холбох бүтээгрийг га үгийн өгөө бид нар гэрэл дээр тэгээгүй ингээгүй гэж уншдаг тийм ээ. Тэрний за эхний үгнүүдийг уншаад явдаг. А хэсэг дээр дандаа гიშгэр төгссөн үг байна. Б дээр дандаа гэвлэгчээр төгссөн. За А-гийн үгнүүдийг уншия. Хараагүй, хараага үгүй. Хилээгээ үгүй. Орууга үгүй. Гэдгийг юу ороогүй, хилээгүй, бичээгүй, ирээгүй гэж ингэж үжиг. За гიშгэр төгссөн учраас шууд залгаа ичиж байгаа тийм ээ. За Б дээр хараараа. За сунаагүй, аваагүй, дурдаагүй, нэгдээгүй, гараагүй. За хүрээгүй, босоогүй, нисээгүй, гатлаагүй, хөдлөөгүй, өгөөгүй гэдэг үгнүүдийг харж байна тийм. За гидс жиргэлж бичсэн тохиолдол улаанаар тэмдэглэсэн байгаа сайн ялгаж хараарай. За байнга тавтагддаг цаг гэдэг тийм ээ дагдаг. За эднэр дээр хардаг, хэлдэг, ордог, бичдэг, ирдэг А дээр. За Б уншия. Сундаг, авдаг, дурддаг, нэгддэг, гардаг, хүрдэг, босдог, нисдэг, гаталдаг, хөдөлдөг, өгдөг гэсэн. Тэгэхээр дагдгийг яаж залгаж бичсэн бэ? Шууд залгаж бичдэг. За хэв хүү. Мэ хэв төрийг харах, хэлэх, орох, бичих, ирэх. За Б дээр сунах, авах, за дурдах, нэгдэх, гарах, хүрэх, босох, нисэх, гатлах, хөдлөх шүү тийм ээ. Өгөх гэсэн. За энэ дээр сун гэдэг үгнээр бас нэг дүрм тайлбарч өгсөй. Сун тун гэдэг нөгөө дөрөв үг байгаа шүү дээ тийм ээ. Энэ дөрөв дээр энэ энээр төгссөн үг нэр гэсэн үг шүү. Энэ хэ тодхон олохын хэ бүтээрийг залгахад яаж бичих вэ гэхээр нөгөө имхлэг гаргаж сунх хуу гэж бичсэн. Сунх хуу гэж бичсэн.
Тунах гэвэл яаж бичих вэ? Туна гэдэг дээрээ хэвтэрээ залгаад тунхуу буюу инглиш хараад тунах. За ингэж бичдэг юм багш. Бас өөрөөс бичлэгддэг үгийг олоогоо энэ гэдэг юм нөгөө инээр төгсөн араас хэгээр хэлсэн алба бүтээр залхаад бас имлэг гаргаж бичдэг шүү гэдэг. Энэ төрөнтэй бас орж ирэх магадлал өндөртэй. За дараагийн слайд нь болохоор өөрөө тодорхой холбоо үргэлжлүүлээд маар, мээр, тэ марын дөрвөн зэрэг. За хармаар, хэлмээр, ормоор, бичмээр, ирмээр. За Б дээр нь болохоор дандаа гэвсчээр төгссөн үг байна. Сунмаар, авмаар, дурдмаар, нэгдмээр, гармаар, хүрмээр, босмоор, нисмээр, гаталмаар, хөдөлмөр, өгмөр. За тэгэхээр эдгээр үгнүүд нь олон удаа давтагдж байгаа ч байна. Мөн одоо юу гэдгийг 1-2-ороо бас гарч ирж байгаа ч үгнүүд байгаа учраас үйл үндсүүдээ яг энэ дэлгэцэн дээр байгаагаар маш сайн анхаарч яаж бичиж яах гэдгээс анхаарч байгаа. За хүйц хүйцийг шууд залгана. Харах хүйц, хэлэх хүйц, орох хүйц, бичих хүйц, ирэх хүйц. За Б дээр сунх хүйц. За одоо харж байгаа сун хүйцаа гэж бичсэн байна. За тэгвэл сун дээр ахаад хэдэлгоотой буюу хүйц хүйц гэдэг хүй залгахын тулд ахаад яаж бичсэн байна гэхээр сунх хүйцаа гэж ингэж бичсэн байна гэдгийг хараарай. За дараа нь ах хүйц, дурдах хүйц, нэгдэх хүйц, гарах хүйц, хүрх хүйц, босох хүйц, нисэх хүйц, гатлах хүйц, хөдлөх хүйц, өгөх хүйц гэдэг. За та нар тэгээ дараа сайн ажиглаж яваарай. За сангийн дөрвөн зэрэг. За тодорхой холбоо бүтээрийг ингээд кириллээр нь чийжлээд монгол бичгээр мэдж байгаа тохиолдолд монгол бичгээ зөв уншина. За дээр нь хувилах гიშгийн одоо холбоо гიშгийн дөрвөнтэй тестнээр алдахгүй байна. Дээр нь бид нэр энийг кирилл дээрээ мэдснээр нь өгүүлбэр зүйдээр очиж бас өгүүлбэрийн хаал тавихад хэрэгэлдэг. Бас нөгөө үгийн холбоог танихад зэрэгцэн увсарсан харьцаатай, ялангуяа увсарсан харьцаатай өгүүлбэр дээр үгэн дээр чи эднэр гараад ирдэг шнэ. Энэ миний ингээд нэг сайн тогтоогод авцсныг нэлээд юм дээр хэрэглэе шүү гэж багш нь хэлээд байгаа. За харсан, хэлсэн, орсон, бичсэн, ирсэн гэдэг. Энэ ихшгээр төгссөн учраас шууд залгацсан. Б дээр болохоор дандаа гээгчээр төгссөн. Сунсан, авсан, дурдсан, нэгдсэн, гарсан, хүрсэн, боссон, ниссэн, гаталсан, хөдөлсөн, өгсөн. За энэ үгнүүд дахин давтагдаад байгаа учраас бос, хүр, гар, нис гэдэг нэг үгтэй үгнүүдийг бол одоо эсээр төгсдөг, дээгэр төгсдөг, ирээр төгсдөг гэдэг юм. Эл тогтоогод авчих боломжтой байна. За тодорхой холбогтойр тэр болгон хэрэглэгдээд байдгүй хэрэг зарим нэгэн одоо юу гэдэг нь уран зохиолын дээр үе бичвэр найруулгад явж идэг эгч гэсэн юм хүчил байгаад байдаг. Харагч, хэлэгч, орогч, бичигч. Тэгээ энэ нөгөө нэр үүсгэж байгаа юм шиг харагдах гэдэг. Гэтэл яг нөгөө өгүүлбэр дотор үгтэй холбож уншихаараа энэ одоо үлийн бүтээгээр явах нь сайн танигддаг. За Б хэсэгт болоод ирэхээр саяны үйл үндсүүд дээрээ сонсогч, авагч, дурдагч гэдэг. За энэ үүлийн нөхцөл гэдгийг сайн явуул нөгөө кирилл дээр монгол бичгийн эгч, агчгээ бас үйл бүтээгт нэр бүтээгт дагуур бас биш үү? Тэр утга бол биш шүү гэдгийг сайн ойлгоо. За дараа нөхцөлдөө холбох нөхцөл. За хамгийн энэс эхлүүлээд бид нэр үгүйсгэх хүртлийн бүтээлүүдийг мэдчих хэрэгтэй байдаг. Тэгэхээр бид нэр бүтээл бичснээрээ зөв бичнэ. Монгол бичгийг зөв уншина. Өгүүлбэрийг холбох одоо холбоос хоорондоо холбогдож байгаа тэр холбох хэрэглүүрийг зөв гаргана. Мөн одоо юу гэдгийг зэрэгцээ буюу одоо угсраа өгнүүдийг бид нар ялгахад хэрэгтэй болно гэдэг. Ийм олон өргөн агуулгатай байдаг. За хамгийн энэ дээр залгасныг хамгийн энэ залгасныг харж байна. Залан гэж байгаа юм тий. Эрен, бодон, ярин, мэдэн гэж эдгээр дандаа гიშгэр төгсөн. За Б дээр саяны түрүүний өгнүүд давтагдж байна. Энэ залгаж уншиж байна тий. За одоо өөрсдөө уншаарай. Б хэсгийг. За наадан гэдэг үг харж байна тийм. За одоо ЖЧ зэрэгцгийн ЖЧ гэж бид нар мэднэ тийм ээ. ЖЧ хараарай. Шууд залгаж бичнэ гişгээр төгсөн үг дээр, гийг бичээр төгсөн үг дээр дандаа яах вэ? Шууд залгаж байгаа гэдэг. Хараарай гэсэн. За сунж гэж бичгээд яаж яана? Энийн цэгийг одоо туслыг те тавихгүй шүү. За дараа нь урьдчилан гад гэдэг буюу А дэдийг залгаж байна. За дээр гişгээр төгсөв, Б дээр дандаа гийг бичээр төгсөв. За энийг нэг та нар сайн бичиж аваа, сайн уншсанараа нэлээх одоо
Бүтээр буюу үг нүүдэлх юм дээр нэлээх зүйлийг буцтгаад авчих боломжтой. За, сарын 4 зэрэг их саргаар эсэгээр гэж үчдэг. За, А гიშгээр төгсөв, Б Г гიშгээр төгсөв бай. Саяны үгнүүд давтагдж байгаа учраас багш нь өөрсдөө уншаарай гэдэг үлдээгээд яваад байна. За, хоёрдугаарт нь магц мэгц байна. Дэлгэсний хоёрт байгаа тийм ээ. За, дараа нь хларын 4 зэргийг хулар хүлэр гэдэг юм шиг зохицуулсараа яаж залгаж очих вэ? За, эндээс юусэн уншигдаагүй үг байхгүй байна. Тийм учраас түрүүний үгнүүд дахин давтагдж байгаа учраас багш нь давтаж уншихгүй байх шүү. За, энэ бүтээгэр бол яг л хээдлгоотой холбох шиг авахгүй шүү залгана. Энэ бол авна, энэ бол авна, тийм ээ. За, дараа нь ингүүт гэж байдаг тийм ээ. Ингагийн 4 зэрэг, талын 4 зэрэг. За, биднэрт одоо энд нөгөө кириллээр нь байж байна тийм ээ. Үндэсний бичгээр нь хэрхэн тэмдэглэдэг байж байна. Одоо энд яг нөгөө кириллийн нэрлсэн нэр алга байна. За, тийм учраас энэ нэрлсэн нэрийг бол би чамд үлдээгээд чамааг бас харьцуулаад тогтоох юм дээрээ даалгавраа хийгэрээ гэж хэлэх гээд байгаа шүү. За, дараа нь эвч. За, энэ дээр нэг ийм ялгаа хэлж байна тийм ээ. Эвчи. Энэ хоёрыг хүүхдүүд андуурч уншдаг шүү. Хоёулаа энийг ингээ уншихаар хоёулаа эвч гэж харагдаад байдаг. Гэтэл энэ маань өөрөө нэр бүтээдэг дагвар. Энэ бол дагвар юм. Жишээлх юм бол хуруувч гэж үчдэг. Хуруувч. Хуруу гэж үчдэг шүү дээ. Хуруу. Эвчи гэж үчдэг. Хуруувч гэж нэр өгсөн. Энэ нь болоод ирэх үзэвч, тэгвч, ингэвч гэдгийг яг нэг үйл өгүүлдэг шүү. Сайн бодож энэ хоёрыг ялгуулсан тогтоогоорой гэдэг. За, болцох юм. Балын 4 байна тий. Үгс хэлбэрийн илгүй байна. За, үгс хэлбэрийн илгүй гэдгийг өмнөх үгтэй жишээлх юм бол ав гэдэг үгэн дээр гизийн жиргэлээд авал үгүй гэвэл авалгүй. Илийн бол өмнөх үгтэйгээ цугчээд үгүй гэдгийг туснаа бичдэг. За, дараагаар нь бүгдөө энэ дээр нэг юм харъя. Ав хөв жив гэсэн нэг 3 үг байдаг гэж тогтоогоорой гэдэг байгаа тийм үү. За, тэгвэл хөв жив хоёр нь адилхан бүтэцтэй, адилхан юм үг учраас энэ дээр жив гэдгийг авсан байна тийм ээ. За, тэгвэл бүгдөө ав жив гэдэг хоёр үгийг хэрхэн гидс авдаг буюу холбох шин дүрмээр бичигддэг. Шууд залгаж байгаа тэр ямар ялгаа байна гэдгийг энийг маш сайн бас ялгаж хараарай. Магадгүй энэ тестэн дээр өргөмцөөр хувилах үг нь болоороо эсвэл юу гэдэг тохирох ойлголтыг олоороо ч гэдэг юм ингээд янз байдлаар асуучиж магадгүй. Тэгэхээр ав гэдэг үгэн дээр за эхнийх нь аввч тийм ээ. Авбас, авбал, авхуйц, авхлаар, автал гэж бичих гэж байна. За, хэрхэн бичсний доор байгааг харж байгаа өнгөөр ялгаад өгсөн. За, тэгвэл энэ Б толгойтой юм чи үг гэж авдаггүй гэдэг дүрэн байсан. Тэгвэл Б-гээр төгссөн үгийн араас за мөртөөгүй тийм ав гэдэг үгийн араас за энэ араас ямар бүтээгүүд үү? Ийм юм уу? Тийм энэ юм уу? За өөр юу гэдэг? Энэ юм уу? За энэ юм уу? Б толгойтой бүтээгүүдийг одоо залгаж өгтөөж бичгээр болоод энэ дээр яадаг ах нөхдүүдээ дөрмөн зөрчөөд энэ шууд гидс аваад аавуу баачуу за тэгээд баасуу бал авуу гэдэг байна шүү. Тэгээд аавуу бүлийг аавуу баа гэдэг ч ингэж бичиж байгаа. За тэгвэл шууд залгаж байгаа сүүлийн энэ гурыг хараад шууд залгаж байгаа хээ толгойтой тэ толгойтой тий энэ дээр нь шууд залгаж бичиж байгаа. Ав хуйцаа ав булар ав талаа тий энийг сайн ялгаж хараарай. За тэгвэл жив гэдэг үгэн дээр хараарай. Жив гэдэг дээр саяны энэ гурван Б-гээр эхэлсэн бүтээврийг тийм ээ. Ж-гээр эхэлсэн бүтээврийг. За жив гэсэн үгэн дээр. За саяны Б толгойтой. Бас ийм Б толгойтой юмнууд яадаг шүү тий. Эдгээрээр эхэлсэн залгуур бүтээврүүдэд залхахаар болохоор одоо сая абуу гэдэг гид заваад хуйлж исэн бол жив хөвдөөр бүхэл бүтэн бүү яваад хуйлна гэдгийгсээ ойлгоорой. Тэр энэ дөрвөн бас орж ирэх магадлалтай шүү. Жив гэвэл ингэж бичих юм шүү тийм ээ. Жив бүү гэж живбэс живвчтэй живбэс гэж. Жив бүү бэс. Ингээ бичих юм шүү гэсэн. Живбэл гэвэл жив бүү бэл.
За шууд залгадаг дээр бол энэ авах үйц, живэх үйц, авахлаар живэхлээр автал живтэл гэдэг бол зөвхөн дүрмээрээ шууд яах нь залгаал бичиж гэсэн. Тэгэхээр энэ дээр ийм ялгаа байгаа шүү гэдгийг хараарай гэсэн. За тэгээд дараагаар нь бүгдөө энд хараарай. Одоо энд дандаа холбох шиг авдаг бүтээрүүдийг хүчиж хамын гэдэг хамын энийг те живэнгээ, живэлгүй, живсээр, живэн гүрт живмэгцэг. За одоо энэ холбох шиг авдаг дээрээ нөгөө яах нь. За одоо энэ дээр ахаа тайлбарлая. За одоо ав гэдэг үг. Ав нэг бол бүгдөө ав бол ерөөс үе авдаггүй гэж санагддаг юм байна. Ав нэг гэж биччих юм шүү. Аваад гэж биччихвэл яах вэ? Буугаад гэж бичнэ. За тэгвэл энэ дээр багш нь одоо жив нэг юм яах. Жив бүү. Одоо үе авдаг. Ийм үеэр л ялгаатай. Ойлгоо. Живэд гэвэл жив бүү гэж биччих юм шүү. За энэ ялгааг барьсан ойлгож хараарай. Энэ слайдыг дахин харьцуулаад өнгөөр ялгасныг сайн хараад за тэгээ хэрэг ойлгохгүй бол эргээд багшаас асуугаад ингэ явах ш. За энэ кирилл дээр бичсэн эдгээрээс хаа. Энэ хүү гэдэг үгийн чи өөрөө жив гэдэг энийг хөвлөсөн шиг бас яах нь хулгаж үчээрэй. За дараагаар нь цагаар төгсөх нөхцөлд орж ирж байгаа. Одоо төгсөх бүтээр өгүүлбэрийг төгсгдөг, төгс өгүүлхэн өгүүлбэр бүтээдэг тийм ээ. Ийм одоо бүтээврүүд байж байгаа. За цагийн наа бүтээвэр. За энэ дээр түрүүнийхийг бодвол ид гэж үг орсон ба шүү. Ид, зур, жирөө, хари гэдэг нь харь, засаа, зас, явхи гэсэн үгнүүд орсон. За гişэр төгсөн үгээрээс шууд залгах чинь тийм ээ. За гэвч гişэр төгсөн үгэн дээр түрүүчийнхийг бодвол арай өөр үгнүүд өгсөн байна. За сунд автагдж чинь ав, од, үйлд, зор, сүр, урс, өмс, хувил, гэтэл өг гэсэн үг. Тэр өг гэдэг үг байн одоо оруулаад байгаа нөгөө үе авдаг шүү гэдгийг бусдаас нь ялгахын тулд энэ дандаа төгсгөлт нь өгöd байгаа та нар анзаарч байгаа тийм ээ. За дараа нь ив буюу тэгв ингэв гэж бичих юм. Тэрүүдийг саяны үгэнд яг давтагдж чинь гişэр төгсөн үгэн дээр шууд залгах чинь гэвлшэр төгсөн үгэн дээр яах нь. Гэвлшэр төгсөн үгэн дээр шууд залгахдаа ав дээр яаж утсан бэ хараарай тийм ээ. Буу ба гэж үчнэ гэх түрүү ярилцсан учраас нэг ойлгож байгаа байх. За ингээд дараагийн слайдыг харъя. За цагийн бүтээврүүд чи явж байгаа. ЖЧ. За саяны үгнүүд давтагдж чинь лаали дээр тийм ээ лагийн дөрвөн зэрэг дээр хийц авдаггүй гişэр төгсөн үг, гэвлчээр төгсөн үгнүүдийг та нар хамгийн гол нь зөв унших явдал чухал. За дараа нь бээр төгсөх нөхцөл. За энэ жоохон бүдэггүй өгч багш нь та нарт бас зургийн хэлбэрээр дахиад явуулъя. За бээр төгсөх нөхцөл дээр яаж юм гэхээр бүгдөө энийг санаж байна. Яа. За энийг бид нар ягаарч уншина, егэрч уншина, яваарч уншина тийм ээ. За тэгвэл одоо юу гэх юм? Бодъё гэвчвэл за энэ багш нь жишээ аваад бодуу яа гэж чинь тийм ээ. За энэ бод гэдэг нь гişэр төгссөн үг учраас гэсэн. За дурсъя. Багнасаа дурсъя гэвэл яах вэ? Дураас суу яа дурсъя гэж бичнэ. За хүсье гэвэл яах вэ? Хүсье гэж бичдэг учраас энд шууд гişгийн араас нь шууд залгах чинь. За тэгвэл өгье гэж бичвэл одоо яах вэ? Нөгөө үе жирэглэн гэдээсэн шүү дээ. Хүүе гэж бичнэ шүү. За энэ тийм ээ. За дараагийнх нь гаараа гэрээ. Гаараа гэрээ буюу кириллээр гаарагийн дөрвөн зэрэг. За тэгээрээ ингээрээ гэхээр ямар утга зааж байгаа юм тийм өөрсдөөс хараа тийм. За захиараа. Захи гаараа. За ийгэж төгсөн учраас шууд залгаа биччихлээ. Аваараа гэдэг үг бичвэл наадуу гараа гэж сахаараа буу болчих. За дараа нь юу гэдэг үүсээр хэлбэл үүсүү гэрээ. Одоо бичсэн байгаа гэрээ гэж бичиж. Тэгээд залгаж байгаа энэ толгойг сайн анхаарай л гэсэн үг тийм. За дараагаар нь за гарч бич. За энийг кирилл дээр бид нар арчи дөрвөн зэрэг болгодог. За жишээлх юм бол юу гэдэг нэмээч гэж тийм нэмээ гэж. За ус нэмээч гэж шаардж чинь гэсэн тийм ээ. За дараагаар нь юу гэдэг тэндээс чирээч гэвэл яах вэ? Чирүү гэвэл чи. Өгөөч гэвэл яах вэ? Хүү гэж. Хүү гэж хэлдэг шүү гэдгээл мартаж болохгүй гэсэн. За ингэ бичиж чинь гэсэн.
За дараа нь эктон. За энийг бол өмнө нь давтчихсан. Гэхдээ энэ жил одоо ахиж энэ талаар гэж ярихгүй л гэж бодоод багш нэг хүсэл хэлчихгүй биш үү. За дараагаар нэг тийм. За уу гэдэг өгтөн гэж уу гэж бичдэг тийм. За энэ дээр эктон залгахаар шууд залгавчиж. За дараагаар нь гуйцаг үүсээ. Энэ бол ерөөсөө 8 дугаар ангид үздэг хичээлийн агуулгач нь тэржгээр явж байгаа байхгүй. Тэгээд олон жилийн өмнө үзсэн гэдэг өгөө зэрэг мартцсан л явж байгаа. Тийм ууцаа үүсээ. За энэ заашилх юм бол юу гэдэг бодуу зай гэж яах юм шууд залах. Энэ энэ юу гаргаж ирчих. Заашны төв бодуу зай. За бодуу зай гэж. За авуу зай гэж яах юм. За авуу зай. За дараа хөрүү зай. Хөрүү зайч шок. За дараагийн үйл дээр нь чөвшин хүсэх гэдэг тийм үгийн дээр тийм фрэз дээр бол гээ гэсэн тийм. За бодог гэвэл бодог гэж хэрэглээд бичлээ. За гараг за дараа нь дадаг гэвэл дадаг гэдэг чинь ингээд бичсэн. За үүсэг гэвэл одоо энэ үгтэй байлаа гэдэг үүс бичнэ гэсэн. За дараагийнх нь гаса гэсэ гэдэг. Гаса гэсэ. За хэлбэл дээр бол гасагийн дөрөв зэрэг тийм. За тэгээсээ ингээсээ гэж бичдэг. За сунасаа хэлэх үгүй гасаа гэж бичсэн шүү дээ. За дараагаар нэгдээсээ хэлэх. Нэгэ сэж ирэглээ. За бичиж нэгдээсээ гэх мэтчлээ гэж бичиж тах юм байна. За дараа сугаа сүгэ. За энэ арид хот харагдчих шүү. Сугаа сүгэ тугаа. За агшгэр төгсөөгөөс гэвчээр төгсөөгөөс шууд залгаж бичдэг. Тэ толгойтой тийм ээ. За тэгэхээр их хараарай. Бод сугаа, хүс сүгэ, цэг сугаа, нэм сүгэ, хий сүгэ гэж. За артаа талд нь дандаа шууд хөглөж төгсөөгөөс шууд залгав. За гэрийн даалгавраа өгье. За саяныхаа слайд бэлдсэн хараарай. За гэрийн даалгаврт болоод ирэхээр одоо би сая кириллээр та нарт мөн үндэсний бичгээр нь тухайн бүтээрүүдийг яаж чөх вэ гэд хэлээд өгсөн байгаа тийм ээ. Сая давтлаа нэлээд дааж уншсан баг. Одоо та нар үүлийн бүтээрийг зөв нэрлэн аль нь хам юм, аль нь зэрэгцэх юм, эсвэл аль нь мөрөөдөн хүсгэн юм, аль нь одоо шийдэн хүсгэн юм гэдгийг та нар гэртээ маш сайн ялгаж даалгавар хийх ёстой. За энэний дараачийн юун дээр хичээл дээр болоод ирэхлээр яг хичээлийнхаа өмнө би танаас шалгалт авна. Шалгалт авахдаа яг саяны бүтээгрүүдийг зөв нэрлэж байгаа, холбоо гişийнхаа дүрмийг зөв таньж байгаа, үгүй зөв буруу хувилгасныг ялгаж чадж байгаа чадвараар багш нь тест авах юм шүү. За тэгээд үүний дараагийн хичээл дээр бүгдөө амьтдын одоо үйлчлэлийн тухай унших даалгаврыг маш сайн хий. Уншингаа онцох таан, уншингаа одоо юу гэдэг утгыг ярилцсан, уншингаа тий ялгалын нөхцлүүдэд яаж бичдэг вэ гэдгийг давтна. Тийм хичээл 3 дахь өдөр бүгдээр оръё. За өнөөдрийнхөө хичээл оролцсон та бүхэндээ баярлалаа. Хичээлээ сайн хийгээрэй. За энийг би мэдхийн юм чинь яг яах вэ гэхгүйгээр ер нь бол сайн тавтаараа өгтүүдээ. Би дараа нь шалгалт авна гэж хэлсэн байгаа тийм. За баярлалаа. Нэ дууссан. Хүрнэ.